Богино хугацаанд баяжмаар байна уу? Сар болгон их нэртэй $10,000 өгдөг болмоор байна. За тогсон. Хөрөнгө оруулалтын анхан шатны сургалт эхлэж байгаа. Тэгээд 7 сарын 4-өөс 7 сарын 7-ны хооронд сургалт гин. Тэгээд намайг танихгүй хүн байгуул намайг их хүлээлгэдэг. Би мөжүүртэй буулан гэж хөрөнгө оруулалтын ньюслетер ажилладаг байгаа. Тэгээд энэхүү сургалтаар бид нар юу үзэх вэ гэхээр опшн ашиглан бид нар хөрөнгөний зах зээл дээр хэрхэн судалгаа хийх вэ? Тэгээд энэхүү датан дээр үндэслээд давхар бусад ерөнхийдөө миний ашигладаг датаны үндэслээд үндэслээд хэрхэн шинэ арилжааны хөлбөр боловсруулах вэ? Тухайн арилжааны хөлбөрөө хэрхэн опшноор дамжуулан илэрхийлэх вэ? Эсвэл юу гэдэг фьючер арилждаг хүн байх юм бол хэрхэн фьючер арилжах вэ? Дээрээс нь крипто арилждаг хүнд хувьцааны зах зээлийг даах нь юугаараа чухал юм бэ гэхлээр гой сэдвүүдээр ерөнхийдөө бол ярилцсан. Дээрээс нь сонирхолтой юм сүүлийн үед бас хиймэл оюун ухаан нэлээд хөгжсөн учраас бид нар бас хиймэл оюун ухааныг ашиглаад судалгаагаа хэрхэн хурдсах вэ гэдэг талаар бас ярилцсан. Тэгээд дээрээс нь бас өнгөрсөн 2 жилийн хугацаанд бас криптогоос гадна ер нь бол яг энэ опшн болон хувьцаа сонирхоод яг 2 жил болж байгаа. Тэгээд яг энэ шин зах зээл дээр бас арилжиж эхлээд өөр зүйл бас оролдож үзээд эндээсээ суралцсан хичээлүүд тэгээд миний ерөнхийдөө бол алдаан дээр үндэслээд суралцсан тэр зүйлсүүдээ бас би бас оюутнуудтайгаа хуваалцсангаа өөрийнхөө дагдаг шинжээч нарын бас Twitter линкүүдийг бас дээрээс нь ямар платформ ашигладаг вэ гэхчлэн энэ чагсаалтуудыг бүгдээр ингэ хамтдан бас оюутнуудаас өгөх бодолтой байгаа. Тэгээд товчхондоо бол энэ тэгээд өшөө дэлгэрэнгүй мэдмээр байх юм бол сургалтандаа бас бүртгүүлмээр байх юм бол та бүхэн линкэн дээр дараад орж ирээд ерөнхийдөө бол тайлбар уншаарай. Тэгээд утгауулъя.